За сайн байцгаана уу, гэрлэх ёслолын ордноос маань явуулж байгаа гэр бүлийн боловсрол олгох зорилготой гэр бүлийн подкаст одоо эхлэхэд бэлэн болсон байна. Баярхуу жүжигчин маань байна тий. За гэрийн эзэгтэй Отгон Тунгалаг байна. За сайн байцгаана уу, сайхан урсгаж байна уу? Сайхан байна, сайхан урж чинь тэгээд бас нэг ойрд подкаст нэвтрүүлэгт ерөөсөө ороогүй. Тэгээд ийм гоё нэвтрүүлэгт бас ингээд урьсанд баярлалаа. Тэгээд бас яг энэ хэсэг хугацааг энэ мөчийг хамт өнгөрөөж байгаад бол манай гэр бүлийн бас маш их сэтгэл өндөр байгаа. Тэгээд анхны зочин болж байгаа одоо маш их баяртай байна. Тэгээд маш гоё харин маш гоё сэдвийн тухай ярилцж байгаа учраас бид хоёр том сэдвүүлтэй тийм гэр бүл. Нандин сэдв. Тэгээд хүний хамгийн чухал сэдв чи өөрөө гэр бүлийн асуудал. Хүн юуны төлөө амьдардаг, юунд илүү санаа зовж анхаарлаа хандуулдаг гэхээр гэр бүл л байдаг шүү дээ. За бид хоёроос анхны асуултыг юу гэж асуумаар байна гэхээр гэрлэх ёслолын энэ ордонд анх удаа орж ирж байгаа тэр мэдрэмж, сэтгэл ямар байв? Өнөөдөр энэ үү? Өнөөдөр. Би бүр жоохондоо нэг удаа орж ирсэн. Бүр амар жоохон. Тэгээ манай хамаатны ихчийн 20 болоод тэгэхэд бүр ингээл яг энэгээр ингээл гүгэдсэн ингээд сандаг байхгүй юу. Тэгээд амар гоё зүгээр ингээл ийм үлгэрийн ордон шиг тухайн үед жоохонд бодогдсон. Одоо ингээд бодгонд амар сэтгэл хөдлөж ин дээрэс нь ийм яг л нэг ийм гоё гэгээлэг ийм энерги мэдрэгдэж байна. Тэгэд одоо нөө утахгүй энэ шатаар өсөөд ингээд явна хэрэг бүр ингээд зүрхччихэл ингээд догтлох мэдрэмжтэй байна. Тэгээ би бол хормын ордонд бол яг өмнө бол нэг орж ирж байгаагүй. Анхны удаа. Тэгээ бараг анхны удаа. Би нөгөө бүр жоохон багтал манай нөгөө ээж аваад ах トゥ уд ингээд хормоо ийц найз нөхдөйхөө хормонд дандаа ягаад чи завгүй нөгөө энэ үед нь гэрчээр боосон ч гэсэн тэгэл өөрөө нөгөө урлагийн болооч тийм үү. Тэгээд бас тэгээ амжидгүй байсан байхгүй. Тэгээ одоо яг энэ гоё мөчтний шатаар алах нэхэр л одоо амар гоё. Тэгээ нэг огитоо сууж байгаа. Суугаар шийдсэн байгаа тийм. Шийдсэн одоо. 3 хүүхдээ харж ирлээ. За хормоо да одоо яг болсон юм байна. Ер нь хормоо гэж ер нь боломжийн хүүхэн байна гэж бодсон юм шиг. Хоёрын үед анхны танилцчихсан тэр мөчүүдийн тухай яриач. Хамгийн анх олонгод нөгөө би бас яг сургуулаа хараахан төгс би нөө сүүлд урлагийн сургуульд орсон. Тэгээд нөгөө манай Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан одоо бүлээж талигч ах болов манай Розагийн алтан сүх гэдэг бид нар асий гэж дууддаг тий. Тэгээ асий ах маань Монголын кино урлагийн түүхэнд уран бүтээлч хүний амьдралын замнал, цаад бэрхшээл, жаргал зовлон, баяр баясгал тий тэрийг харуулсан хунгийн сүүлчийн дуу гэдэг нэртэй ийм кино хамгийн анх хийжсэн. Тэгээд энэ кинонд нь болонгод би Твинс фильмийн хоёр ахтайгаа ингээд нэг студид ингээд байжгаад тэгээд хамгийн анх тэр туслахаар орчихсон байхгүй. Үйлдвэрчний соёлын төв ордонд одоо манай шинэ урдагч байрлалдаг гэсэн шүү дээ. Тэгээд тэндээсээ нөгөө нэг юм кран авахар болоод тэр нь туслахууд явахгүй юу. Тэгэл би за ороод аваараа боёхт нь хэлчлээ. Тэгэл бид нар заахаа боёх ороо мэд тийш тэтлэрээс ороод авчих гэл. Тэгэл ингээл явсан чинь нөгөө шилэг өрөө нэг жүжигтэй өрөө уучлаа. Жүжигтэй өрөөнд ингээд сууж идэг. Тэгсэн чинь нэг юм ягаан цамц өмссөн. Тэр өрөө нэм шилэн байхгүй одоо тэрэн шиг ингээд дотор нь сууж байгаа хүмүүс харагддаг. Тэгээ нэг юм ягаан цамц өмссөн. Бүр цамцын нүрт санаад байна. Тэгээд ингээд үсээ ингээ яг энэ талаараа ингээ унжуулц тэгэл амар гоё мөрцөртэй ингээл. Ерөөсөө тэр бол гоотай л одоо юу юм нэ бодвол. Тийм байсан байхгүй. Тэгээ би харчаад өө за гэл. За эн чинь юм лээ. Хичээл нөгөө тэр чинь одоо шууд ингээд тэр одоо амар гавьяат ингээл лаглаг хүмүүсийн хажууд чи одоо тийм одоо тийм байхгүй шүү дээ. Тэгээ нөгөө маа одоо энэ хунгийн сүлжийн дуу дээр маа одоо одгэрл гээд манай огийн ингээ гол дүрдэн тоглож байгаа хүмүүс маань манай ангийн дотны найз өхөө маань. Тэгээд нэг яасан чинь нэг юм зөөж байгаа ингээ харж энэ хоёр тэрвэлдэл жоххон байна. Тэгээ найзууд л юм байна гэж бодвол би нэг асуухгүй нэг 7 хоногийн дараа. Биш чи тэр охтыг танд надад дугаараа зүсэж чамд өгөхгүй гэл. Тэгэл нэг гуйж байгаа л нэг авсан идэр чинь кино эхлэхэд л бараг кара авсан. Тэгээ нэг 20 өдрийн дараа дугаарыг нь авчаал. Тэгэл нэг орой болгоод мессеж чичдэг, өглөө мессеж чичдэг. Байхгүй. Сар байдаг. Хариу байхгүй. Тэгээд нэг удаа нэг би орой сайн байна уу? Би нөгөө нэг хамгийн бичиж байгаа шүү дээ. Одоо л манай кино тоглож байгаа. Би нөгөө тэр залуу байна. Манай гэл ингээл чи одоо тэгэл одоо 10 хэдэн жилийн өмнө бичсэн. Тэгэл одоо толгойд орсон юм аа л бичиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг сарын дараа байна уу? Надраа. За гэл нэг мессеж үзсэн. Тэгэл би чи эднээс нөгөө шинүү чи нөгөө амар их тоглолттой эднээс чи ачаал нөгөө амар их. Тэгэл нөгөө тоглолт эхлэхийн өмнө 2 сар бэлдэн. Тэгэл тоглолт нь 2 3 сар явна. Тэгээд чи дандаа нөгөө өглөөнөөс орой шөнө орой ингээл сүүлдээ өгнөд одоо бригадын генерал одоо нөгөө нэг яваад ирэхэр чи нөгөө нэг бүр нөгөө нэг тайзан дээр хөдлөөд эхлэхээр бүр завгүй болчихсон.
Тэнгүүд чи би чи нөгөө нэг жижиглэнгээрээ хөөрхий тэгэл нэг анхны зас оронгууд нь ороолдог үлээ. Тэгэл нэг шоколад Үйлдвэрчний доод жижүүр дээр ингээл чамд юм ирчиж очсон чи цас орчлоо ороо л та. Өөрөө шууд бол өгөөг юм тий. Тийм өөрөө дамжуулаад харж чадахгүй. Тэгэл Уулзчихдаг, байж айгу оройд хардаг байхгүй юм. Бэлтгэл гэдэг чинь амар тоглолтын бэлтгэл. Бүр 11 12 хүртэл тэнгуут ингээл шоколад, миклад одоо юу гэдэг тийм юмар л найрагдсан юм да. Тэгэл Их хэмтэн найр. Үгүй хотлаач. Одоо тэгж яриад байгаа. Эцэг тэгээ баг бүтэн жилийн дараа бид хоёр уулзсан. Баг 6-7 сарын дараа. Би нэг ойр Жилд ингэж чи дандаа ингэж та мессежээд эзнээс нөгөө нэг ингээл тоглолтон дуусаал. Тэгэл нөгөө баруун зүүн аймаг гээл бишээ нэг 5 6 сарын дараа болсон. ер нь би бол өөрийгөө айгүй хурд найрагдсан л гэж боддог шүү дээ. Үгүй хаа. 5 Чиний 6 хувьд сараас. амар удаан байсан байна. Би чинь тэгээд над руу мессеж хийсэн хариу өгч жагаад мартаад нэг утсаа алга болоод тэгээд симэнгүүд нөө мессеж нэрэл тэгэл тэгж байгаа л тэгсэн тэрнээс биш нэг хэцэн ман гаргаагүй. за жил тэгээ процедур явлаа штэ. Бэлгэсэлт ингээл өгөөл нууцаар харилцаал яваад байла. Яг нүүр туулж уулсан мөч ямар мэдрэмж байсан. Тэр нэг юм Тийм бэлтгэлийн дараа байсан шүү дээ. Хүргэж өгөх гээд тийм. Манайх чи айгу орой тараал тэгэл нөгөө бичээд байгаа хүнийг заа хүргэж өгвөл гэж хараацгаа да. Ямар хүн бэ? Тэгэл хүргэж ирсэн. Мэдхгүй байсан уу? Баяр хүү гэж. Яг одгүй болохоор манай нөгөө нэг кинонд ингээд туслахаар байгаа залуу гэл тэгсэн. Тэгэл би ингээд нөгөө нэг найз дээрээ ороод нөгөө зураг авалтанд үйлдвэрчин дээр эдний киноных бас байрлалцсан. Манайх байрлалцсан. Тэгэл мэдээж ингээл таар. Тэгээ нэлээд олон залуу ш. Аль нь юм бол гэл найзтайгаа юм ярьж байхдаа ингээл хараал. Тэгсэн чинь надад хамгийн одоо тод үлдсэн юм нэхэр би ингээд найз охинтойгоо яг зураг авалт нэхлэх гээд би очиод юм ярьж исэн чи энэ бас айгүй санаатай цаанаас ингээд алхаж ирснээр манай найз охинтой мэдлж байгаа л тэгээд мэдлэл өө юу байх шиг ингээд мэдлсэн чи энтлийн хацар нь хонхоогоо тэгээд ингээд хаарсан чи би одоо тэг хацарны хонхойд дурлцсан юм ааш тэгээд айгүй онцолж хараад хүү яа гээл би өөрөө багтаа айгүй сони юм хацарны хонхорхойтой болохыг хүсдэг байсан байхгүй тэгсэн чинь хацарны хонхорхой тэ нөхөртэй болох гэсэн юм шиг аа. Тэгсэн чинь хацарны дефект гэсэнтэй арай. Дефект. Хүнд судалсан чи тэгэж. Тэгээд би ямар ийснэ ямар юм дутагдлаа гэсэн шүү дээ. Тэ одоо энэ нөгөө. Тэгээд би жоохондоо нөгөө нэг манай төрсөн дээдлийн ах юм амар өтгөө өмсөхтэй бас юм. Тэгээд би ахтайгаа суун муун гэдгээс аахгүй. Тэгээд ер нь өтгөө өмсөхтэй залуучууд таалагддаг байсан болов. Тэгээ бас юм өтгөө өмсөхтэй. Тэгээ багада ер нь хүмүүс хүүхдүүдээ ер нь ирээдүйн нөхрөө ер нь ингээд харчтын юм шиг байгаа гэж би бол бодоод идэж. Би бол түл нэг найрагада шаардлагагүй л байсан юм шүү дээ. Одоо л мэдчихэж. Зүгээр хөмсгөө хараад нэг хацрын охрогоо ингэж байхад би бол өөрөө араас би амар гоё алээ гэдэг та юу гэсэн юм. Тэр одоо тэр ороо шоколадууд байх шаардлага байсан юм. Байсан юм. Одоо бодох нэ. Зүгээр нэг уулзаа шууд нэг хацраа харуулж. Тэгэл дотхойг бол шууд сэтгэл алдрах. Шууд сэтгэл алдрах байсан. За анхны мэдрэмжүүд бол ингээд тэр хацрын хонхоргоо ч юм уу чиний одоо тэр ягаан цамцтай өсөө гой хажуу тийшээ ингээд намруулсан эмхтэй мэдрэмжүүд явж байна. За гэр бүлийн амьдрал яг зохио гэсэн шийдвэр шалтгаан юу? Яг энэ бол миний амьдралын хамгийн чухал хүн байна. Би энэ хүнтэй ингээд 50 60 жилийнхаа амьдралыг хамт туулах юм байна гэдэг тэр итгэл яг хизэнээс үүссэн бэ. Би нөгөө нэг эмхтэй хүний одоо их юм уу хүний нөгөө гарыг амар хардаг байхгүй. Би гоё гар. Тэгээд би нөгөө тэр нэг хүргэж өгсөн шүү дээ. Нөгөө нэлээ орой тараад тэгээд би ингээ гарнаас нь ингээ барихгүй хатгаад тэгсэн чи амар гоё зөөлөн амар гоё гар. Тэгэл одоо нөгөө нэг одоо шууд хүн ингээл ирхэн шийдэж тийм л. Тэг би ч болохоор ийм сүмбүм цагаан магаан гарг байхгүй юу. Зүгээр яг хөө ингээд манай найзууд ингээд чиний гарыг харахад нэг юм зөөлөх юм цэлцэгнүүр шиг гэлдэг байхгүй. Тэр маань л одоо миний бодлоо давуу тал болж илтээ хүнээс. Би бол ойлгохдоо баяр хүүгийн гэр бүл болно гэдэг шийдвэр бол итгэлтэй байсан нь бол гар байсан юм байна гэж ойлгож штэ. Манай отгоогийн үед анхны мэдрэмж хоёр хүн ингээл яг гараа ингээ барих чи ингээл эр хүн ингээл нэг хүнтэй сайн байна уу гэж барихад л ингээл тодорхой хэмжээний нэг юм мэдрэмж ч юм уу нэг юм шууд тархиулгээд авчдаг шүү дээ. Нэг юм бай шүү гэдэг ч юм уу те. Тэгээ тиймэрлэл юм надад амар нөлөөсөн болов гэж боддог шүү. Тэр айгүй бодогддог. Би тэгтээ яг мэдчихээн яг машин дотор нөө хургаж өгч байхад яг гараа ингээ хийжсэн чи нэг гар яваад. Тэгээд гар бариад тэгээд ингээ юм яриад. Гар нь бадарцсан. Тэгээд тэрнээс хойш тэгтээ яг баяр хүү гэлж байгаа яг зөв тэрнээс хойш бүр баяр хүү бүр илүү их уулзаад битэрч бүр илүү их татсан тэр уулзалтаас хойш миний хувьд гэх юм бол
баярхуу ийм амар алай ахгүй ингээл цуг байхад ингээл байнга ингээл юм яриа тэгэл би өөрөө ийм бас ийм хөгжилтэй ийм ер нь ийм дугаа хүн бол биш. Тийм дугаа орчин офисын ч юм уу ийм төрлийн хүмүүс болохоор яг ингээ баярхуутай яг хоёр тайп нийлсэн хүн гэдэг шиг бид хоёр яг нийлэл яг өмнө нь баараг ингээ нөгөө нэг таньдаг байсан юм шиг хоёлаа ингээл амар санаа нийлээд юм яриад нөгөө инээлдэл ингээл тэг баярхуу үргэлж намайг инээлгдэг байхгүй ингээ байнга тэгэл эмэгтэй хүн чинь мэдгүй ягаад ч юм тим юмд амар хурдан дасч татагддаг ганцхан албаар би баярхуу гихний уулзалтан дээр зүгээр манай аавч одоо нэг бүр бэлгийн тэнд байдаг байхгүй одоо дамби өнгөрөөд бэлгээд шууд тийш хөргүүлсэн байхгүй бүр ингээ хав харанхууд штэ тэгээ яах нөө реакшн те тэгэл би чи наа нэгчтэйгээ юунд байдаг гэсэн 13-т тэнгүүт тийшээ очих боломжтой л доо тэгтээ зүгээр хөргүүлээл тэгэл харсан чинь маргаашнаас нь бүр надад ингээ амар татагдсан бүр ингээл тэгэл битэр чинь баг яг ингээл би эндээ татагдаад үерхэж эхлээд бол ерөнхийдөө бол маш хурдцтай гэр-гэрийнхэнтэйгээ танилцал. Баярхуу чи намайг бүр хамгийн амар нь гэртээ оруулсан шалтгаан би чи ичээд орохгүй штэ гэсэн чи манайд хинч байхгүй гэс ороод хуцаа солиод өдөр байсан. Гарыг гээд тэгээ яг ингээл хаалгаар норсон чи өө манай хадам маав ингээ явж байгаа юм чи ингээ хүмүүс. Би бүр ингээл ичээл зүгээр жижиг өрөөнд ороод чи ямар тэнийг тэгээ баярхуу чи ямар аваад тэгэл хуцаа солиод тэгэл анхудаа хадмынхаа гэрлөө орж үзсэн штэ. Баярхуугийн үед яаж уурсан яд бэ? Хоёрын хувьд чи одоо тэгэл яг зүгээр л гоё үргэжсэн. Би бол угаасаа тэгэл анх тэгэл бүр шийдсэн байсан. Сайн хайрлан да. Чи орсон манай гэрт орсон. Тэгэнгүүтээ би бол шууд тэгэл худлаа хараад авчиж байгаа шүү дээ гэртээ. Тэгээд ямар ч юм төлөлөөгүй. Яг хадмын да гэх юм яг аавын да гэх юм бол би шинжлэр орчихсон. Тэгэл ингээл орсон ч ястаа ингээл амар өтгөвд өмсгдөг хүмүүс ингээл. Ингээл амар юм өндөр царал бак хүмүүс ингээл ингэж хараад ихчнэр ингээл ингээл өө амар олуулаа юм. Манайх ч нөгөө 8 улаа хамгийн бага нь. Шинэ жилийн 30-нд яг бөгөөнөөрөө цуглардаг байхгүй юу. Тэгээд яг тэргээрээ тэгэл нөгөө хүрүүд бэрүүд нь нийлсэн. Тэгээд хүүхдүүд нь нийлсэн. Амар олон хүмүүс дундуур би ингээл амар сонио алгал. Тэгэл баярхуугийн нэг юм нэмэлдээс ороод нөгөө амар эвгүүлээдэг байсан юм шиг. Хүүхдүүдтэй л тоглоод идэгсэн нөгөө манай шиг олон хүүхдүүдтэй. Тэгэл хүмүүс рүү харж бараад юм ярихаар эсвэл ивэлдэггүй байсан юм. Ингээл харахаар манай дүүнэртэй л нөгөө нэг хүүхдүүдтэй л нэг л их тоглосон хүн байгаад идэгсэн шүү. Шууд анхудаа орж иж ах нартай юм яриа. Дараа нь ишлэн юм яриа суултаа нь шүү. Тэгээд нөгөө дүүнэртэй л хүүхдүүдтэй л тоглож байсан байна. Одоо бол архаг хөргөн бол хүүхдүүд хоолоор аяад гарч тоглоо. Анх бол хүүхдүүд ханиулж байгаа шүү дээ. Хоёр ирэхэд яг өнөөдрийн сэдв ингээл гэр бүлийн амьдралын түүхээ ер нь хоорондоо хэрэг хуваалцаж ярилцдаг, хэр сэргээдэг хосууд ер нь. Гэтэ мартчихаж яг ингээ ярьсан чинь гоё. Гэтэ битээр нөгөө ингээд машин шиг ингээл хамч явахаараа тэгэхэд тэгжсэн, ингээд ингэжсэн ингээл тэгэл утсан дээрх нөгөө бүр хүүхдүүдийнхаа багын зураг мургийг харж айгүйх ярилцдаг. Тэр үе тийм байсан, тийм байсан те ингээд бүр ингээд орд тас ярьдггүй биш ерөнхийдөө бол ярилцдаг. Гэтэ яг ингээд деталаар яг ингээд деталууд ингээд ярьсан чинь шууд амар нүдэнд харагдчихжээ. За хэдүүлээ ингээд нөгөө амьдралын түүхээр хэдүүл аялна гэдэг байна шүү. Хоёрын танилцсан мөч явж байна. Хадмуудаар орж исэн, нүүр хагарч исэн мөчүүдийн тухай ярьлаа. За ингээд нэг гэрт орсон түүх. Яаж эхлэв? Шууд ингээд байртаа болов олон залуучуудын түүхийг харахад бол хажуу өрөөнөөс ингээд эхэлсэн байх. Тий, яг над хажуу өрөөнөөс жишээ. Амар удаагүй нэг 2 сар болоод тэгэл шууд тусдаа гарсан. Тэгэл 2 өрөө байр, тэгэл 3 өрөө гэлгээл яг л нөгөө нэг ингээд юугээрээ. Гэтэ бид өөрөө бол нөгөө нэг алхамаар дээ шүү. Тийм одоо цаанаасаа их юм 98 тийм азтай их юм тийм юмсахгүй. Ягаад гэвэл хойч ч одоо нэг ипотекийн зээл мэл хамрах юмш боломжгүй. Одоо жишээл би ингэж чөлөөт бүтээлч. Манай ханчин болгоо яг шинэ продакшн нийгмийн даатгал ингээд төлж болдог, хуваараа төлдөг. Ингээд нэг бидний нэг жоохносоо ингээд нэг хардаг маань нэг одоо ихчиг ирч бэлгээгээд нэг ихч. Тэр ихч маань ингээд за минь хоёр дөө энэ байрыг ингээд ховл эзэн гээд аваа. Ямар гоё хувь цаа. Амар азтай. Одоо нөө баярхуу гэсэн битэр яаж ч юм азтай гэдэг нэг ингээд нэг юм ингээд боддог байхгүй. За хоёлаа ингээд 2 өрөө байртаа болчихё. Ингээ яая гэд зүгээр л ингээд судалж байгаа хэвчээд яг тэр ихч маань гарч ирэх жишээ нь. Тэгээд тэр байранд орчоод за хоёлаа одоо нэг тхида гэд бодоод ингээд судлаа явж идэл тэр нь ингээд бүтчих жишээ нэ. Тэгээд тэрийгээ болохоор битэр ингээд
битээр амар азтай даач бас биш. Манай аав ээж л их буянтай, сайн хүмүүсийн одоо буян бид хоёрт ирээл тэгэл бит хоёрын зам нь ингээд явж байгаа байхдаа одоо удмын маань л одоо тэр сайхан буянгууд л өөр хүмүүсээр эрдэн болов гэж боддоо шүү дээ. Тэгээ ер нь байгаа юмдаа айгүйх талархдаг битээр ингээл тэ ямар гоё яг бүтчлээ тэ ингээл ямар гоё ингээл ер нь жижигч вэ нэг юм ингээ гоё бүтэх нэг юм гаргалгаа гарч ирэх тэ тэгэнгүүт ингээд тэрэндээ айгүйх баярлдаг төрлийн хүмүүс. Оогийн чинь тэгээд нэг баярлахаараа юмд ингээд амар хөгждөг. Хараа тэгсэн шүү гэл ингээл би чи өөрөө тий амар өндөртэй. Тэгээ би чи болохонгод ингээл заа гэл заримдаа яг хүүхч ингээд дагц ингээд баярцсан үсэрсэн байж байна. Ингээл гоё гоё. Кино уран бүтээл бол яг зохиолынхаа дагуу явдаг тий. Хоёрын амьдралын хэм маяг одоо хүртэл ингээд ирсэн амьдралын хэм маягийн онцлог яг зохиолын дагуу явсан уу? Зүгээр л мэдрэмжээр амьдсан уу хоёрын үед? 3 хүүхдээ болоё гэж төлөвлөв үү? Хүүхдүүдэд төлөвлөсөн үү? Юу, хүүхдүүдэд төлөвлөсөн. Гэхдээ яг зохиол мохиолын дагуу юм байхгүй. Битээр зүгээр л яг мэдрэмжээр тий ингээл энэ жил ингэн тэгэн одоо ингээл нэг жижиг дандаа төлөвлөгөөгөөр ингэж явж исэн. Хүүхдүүдийн тал бол яг төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж би бүр ялангуяа бүр ингээд залуу дөнгөж учирж байгаа хүмүүст гэж хэлэхэд хүүхэд гэдэг чинь тоглоом биш. Хүүхэд гэдэг чинь бүр өөрөө масар том ертөнц. Танай гэр бүлийн хамгийн том хүн, хамгийн том аж аргал гэхгүй. Тэгэхээр одоо миний ганц эмзэглээ сүүлийн үед ингээ хараад эмзэглээд байгаа юм юу юм бэхээр нэг залуу хүмүүс хүүхдээ олох гээд ингээ шууд тэгсэн айгу хурдан болчдөг. Тэгтээ дээрс нь ямар ч төлөвлөөгүй. Тэр хүүхэд гарч ирээд яах вэ хүү ямар асуудлууд үүсвэ гэдгээ мэдгүй. Тэгээ тэндээсээ болоод салдаг. Тэр та хоёр салж олно. Тэр хүүхэд ингээ голт нь асар хэцүү үлдэн гэдгийг ерөөсөй ойлгохгүй. Тэгээ одоо ингээ зарим хүмүүс бүр салахыг ингээ дэмжиж байгаа юм шиг тийм. Ингээл нэгэнтэй ойлголцохгүй бойлч гэдэг юм уу тийм. Тэрний хооронд эсвэл суухаас өмнө та хоёр ингээ яг мөн үү энэ хүн тийм ингээ тэгээ хүүхдээ үргэлж төлөвл. Одоо төрсний дараах сэтгэл готрол гэдэг зүйл ер нь би орж үзээгүй. Би хүүхдийг төлөвлөсөн. Эхний хүүхдээ болно гэд болсон. Тэгэнгүүт ингээ яг төлөвлөгөөний дагуу тэр чинь ингээл айгүй ажралтай. Хоёр дахь хүүхдээ ч гэсэн одоо ингээд дүүтэй болгоё гэд. Одоо гурав дахь хүүхдийг бол бүр эртнээс төлөвлөсөн миний охин. Лоо жил дээр төрнө гэж би охиноо 37-ныхаа жил дээр төрнө. Хөөе нас илчихээ чи одоо. Хүн яг хэлэхгүй яг бодоод өнгөрч яах чинь одоо хүмүүс намайг би 36 дээр нь би айгүй ятар саваадлаа. Ой би энийг хасаарай. Энэ 37 маа одоо өмс наа яг ийм хөөрхөн баанттай плачтай яг 20-д гэж бодож байгаа ч. Намайг 18-тай гэж хүмүүс тэгээд. Хүн зүгээр тэр Огч өөр нөө за яах вэ? Тойлууд бол би миний ойлгосноор бол хүүхдүүдэд бол төлөвлөж гаргаад. Харин амьдралын бусад зүйлүүдийг бол зүгээр амьдралын мэдрэмж байгаа юмдаа сэтгэл хангалуун тэгэл мэдрэмжээрээ гоё ингээл азралтай авах нь чухал. Тэнгүүд огч өөрөө нөө 37-ны жил дээр төрсэн. За тэрийг дахиад тоцтоод хэлчлээ тий зүгээр тий. Үгүй ээжээсээ. Ээжээсээ. Өөрөө 37-ны. За орол одоо бүр ярьчлаа. Одоо угаасаа бүх юм нээлттэй байна. Жилтэй шүү дээ. Би нөө ээжийнхаа 37-ны жил дээр төрсэн охин. Отхон охин луу жилтэй. Тэнгүүд луу жил дээр би өөртөөгөө ээжлэхэн жижигэн луу гаргана гэсэн байгаа. Жижигэн луу гаргаж аваад тэгээд зүгээр заавал нэг юм хүмүүс нэг дом мом гэж бол би бодоогүй зүгээр л яг бодож байгаа л угаасаа 37-ны жил дээр би хүүхэдтэй болно. Гэхдээ охинч гэж бодоогүй зүгээр хүүхэдтэй л болно гэж бодож байсан. Тэгээд нөө нэг хэлэх гээд байгаа юм нь юу юм бэхээр хүүхдийг маш их төлөвлөх хэрэгтэй. Хүүхэд тоглоом биш. Мэдээгүй болцсон тэгэл гарцсан гэсэн би текст айгүйх сонсч байсан хүмүүсээс. Юу гэсэн үг юм бэ болохгүй шүү дээ тий. 3 дахь хүүхдэрээ шууд сая баг одоо ой хүртэл нь би ажилласангүй урлагийн яг кино уран бүтээл ямар нэгэн юунд ороогүй. Тэгсэн чинь яалтчгүй хөөрхи ээж нар маань гэртээ суугаад олон хүүхдүүдтэй буужин ингээд нөгөө нэг ингээд ирэхээр яг стресстэй сэтгэл готрлын нэг юм явагдаж эхэлт юм байлээ. Гэхдээ би 3 дахь хүүхдэрээ жирэмсэн байхдаа айгүйх судалсан байхгүй. За сэтгэл готрол гэж яг юу юм болоо? Яаж даван туулах хэвтэй болоо? За жирэмсний синдром гэж юу ингээд. Тэгээд тэрийг олж мэдэнгүүтээ баяр хөөрэ явуулчихдаг байхгүй. За би иймэрхүү ер нь готрол синдром явагдах юм биш үү? Жохоо ойлгочоорой. Анхааруулах шүү гэж явуулчихдаг байхгүй. Тэгэнгүүт
амар ингээд миний синдромцсон үед баярхан ингээ амар зөөлөн байгаад тэгээ дараа нь асуунгууд чи өөрөө надад тэрийг явуулаа би тэрийг чинь сонсоод тэгээд ийм үед нь ийм байх хэвээр гэд тэгэнгүүт яг залуу гэр бүлүүдэд одоо л бит хоёр ингээд нэг 10 хэдэн жилийн дараа энийг ойлгож байгаа. Тэгэхээр залуу гэр бүлүүд бас те эхнэр чинь ингээд жирэмсэн болоод эн чинь хүүхэд тэн гэдэг айгүй хэцүү. Дээрээс нь ингээд маш их юм дотор нь айгүй олон зүйл болдог болохоор хоёлаа суужгаад сэтгэл зүйчдийн яриа зөндөө шүү дээ. Одоо бол нэг хуучин шиг биш нээлттэй болсон шүү дээ. Ухаад үзвэл сэтгэл готрал гэж яг юу юм гэдгийг бол мэдэж авах боломжтой. Жирэмсний үеийн синдром гэж юу юм тэр бүгдийг мэдэх боломжтой байхгүй ухаад. Тэрийг хамт суугаад үзээд ийм юм болдсон байх шүү гэдэг юм. Гэхдээ эмэгтэйчүүд бас хэтрүүлж болохгүй тий. Би готралтай байна, би синдромтой байна гэдээ бас ингээд даналцаад байж бас болохгүй шүү дээ. Гэхдээ зөвхөн эхнэрийн судлаад эхнэр нь тэрийг мэдээд бол үр дүн байхгүй. Ерөөсөө тэгэл эхнэр бүр гутрна шүү. Ингээд ахж яагаад ойлгохгүй байгаа юм бол би ингээд нөхөрт маш сайн ойлгуулаад өөрөө бас маш сайн ойлгох. За энийг ингээд сүүлд нь төсөөлөлгод би жоохон товчхон ярьчих. Тэгээд эхний хоёр хүүхдэр болонгод нөгөө нэг манайч нөгөө эд яг нөгөө нэг ажилтай нөгөө яг нөгөө нэг амар эднийх чинь тоглолттой. Тэгээ кинотой баруун зүүн амын айлдад чи Европ Америк оронд аялан тоглолт гэж амар зав. Тэгээ нөгөө нэг тэр үе ч яг тэгэл угаасаа одоо би дэмжихгүй л одоо энэ дэмжихгүй тий. Тэгэл тэр бүхнийг бол за чим нь ажиллая тий. Тэгээд асуудалгүй санаа зууд яг уртхай. Тэгээ 3 дээр болонгууд хоёр нөө өдөр гам алдсан баг. Тэгээ 3 дээр болонгууд за чи одоо ингэ гэртээ гоё ингэ бай. Хүүхдээ хар. Тэгээ яг ямар байх жоох амар тийгэр одоо чи ингэ яах юм бол бодоо би чин болохгүй шүү. Тэгээ ингээл яг сэтгэл гутралын юм гэл одоо ингээл эмхтэн хүнд явдаг гэдэг юм бол уусаа мэдчихэж байгаа шүү дээ. Би ч гэсэн их хүнээс төрсөн. Тэнгүүд 3 дахь охиноо нөгөө нэг яг одоо төрх явцыг би өөрөө харсан байхгүй. Яах удаа харж. Эхний хоёр дээр харааг. Тэгэл яг ингээд эмхтэн хүн яг тэгж одоо тий одоо 90 насаа одоо ингээд салган байж одоо ингээл миний хүүхд ингээл төрж байгаа тэр процессыг хараад тэгэл эрэгтэй хүн ч юусэн ингээд одоо ингээл өчнөө юм реакцнууд байдаг юм байл л дээ. Зарим нь ингээл ухаан алдах, зарим нь ойлгох ч гэдэм үү те. Одоо ингээл эрэгтэй миний хувьд болонгууд ингээл тэнд ерөөсөө л яг ингээд амьдралын зүгээр л яг мөн чанар, эхлэгцэг, үндэс тэнд л ерөөсөө бүх юм байсан. Яг тэр гарч яхад. Тэгээ би юу ч дуураагүй. Зогсоолсон. Хоогдоо би юу ч яриаггүй, би хинтээ ч юу ч яриаггүй. Эм чи намайг за хүүгийн таслаараа гээд нэг хайч өгсөн. Тэр би ингээл салган жаваал ингээл. Тэгэл би хоогдоо баг юм яар дандаа миний толгойд байсан. Эмхтэн хүн гэж ямар аах, эмхтэн хүн гэж ямар сайхан юм те. Тэгээд энэ мүч ямар амар нанди. За би яг өнөөдөр л би яг өөрөө хүн гэдгээ мэдэрч байгаа юм байна. Сонирмооз. Тэ би өнөөдөр л би эр хүн гэдгээ мэдчихээн. Наад ямар их хариуцлага байгаа юм бэ. Гэ би энийг амар сайн мэдчихсэн баг. Тэнгүүдээ ингээл одоо энэ гэр бүл төлөвлөлт өөр хүүхдгээл ингээл ийм сэдв бид нар ярьж байна те. Тэгэхээр одоо энэ хүүхдгээд нэг зүгээр нэг ирчдэг юм биш. Энэ цаанаасаа нэг ирдэг юмтай л баг. Тэгэхээр тэр сайхан аз жаргалтай юмыг одоо ингээд одоо өнчрүүлж болохгүй. Өвтгөж болохгүй, өнчрүүлж болохгүй, тэрийг зовоож болохгүй, тэрийг ингэж айлгаж болохгүй. Ингээд мэдээж бид нар эцэг гэх хүн тэр үгтийг сайхан хүмүүжүүлэх хэрэгтэй. Яг уу бид гэр бүл төлөвлөлтийн асуудал ярьж байсан. Гэхдээ яг жоохон ярианаас сэдв жоохон хажууд бүх хүмүүжүүл хэр хүний орон зай асуудал хэдүүлээ ярьчлаа. За гээд 3 хүүхэдтэй болоод ирэхээр гэр бүлийн харилцаа ямар болж эхэлж байгаа шүү. Нэг хүүхэдтэй байх өөр 3 хүүхэдтэй байх бас өөр болж. Маш өөр. Маш дэндүү тий. Маш өөр. Одоо гэрт чинь битэр чинь эхний хүүхэдтэй болохоор маш сүртэй, сүржин хоёр аав ээж хоёр байлаа. Хүүхдээ ерөнхийдөө нөгөө нэг бараг манай ах хэлж танай хүүхдийг ингээ харахаар нэг аквариум дотор нэг загсан гээл хүүхдээ гинэ дэрэж идэг шиг айлхын чи ингээ гадуур мадуур гаргаад ingээж тэг. Битэр бүрстэ үнэхээр бүр ингээд ингэж үсгсэн ойр орчны хүн болгон л ерөнхийдөө арай л сүртэй юу та хоёр арай л хэтрүүлдэггүй гэдэг акцент өгөө тийм. Тэгтээ яг тэр тухайн үед болохоор хүүхдээ өвтгөчгүй. Одоо ингээл хүүхд минь ингээ гимтчихвээ гэдэг сэтгэхүйл амар байсан. Тэр чинь тэгээд нэг өвдөхөөрөө ингээл нэг амар ханж байдаг юм. Тэгэл тэр им нь амар их юм. Тэгэл тэр чинь нэг жоох амьд чи ингээл тэрний жоохон галуу ингээл судасыг тариад ахар чи ингээд ямар ойлгох би бүр ингээд шууд
баг юм чимчэр уурлах гад. Яг тийм дөр амар 50 яг тийм дөр би ч амар өндөр болчихдог юм баггүй. Тэгээд ингээ хүмүүс ингээ эргэж ирдэ штэ. Тэгэхэд баг судалгаа авах гал ойрын хугацаанд таниад өрсөн үү? Чи идэгцэн ч гэсэн тэгч болоо явж идэг гэсэн шүү гэнтэр гээд. Миний ань чи өөрөө нөгөө нэг юм хүүхдийн нөгөө нэг хүмүүжүүлэх тал тэгээд энэ хооллолт болд энэ хувцлалт те одоо стил имиж дээр өөрөө амар анхаардаг хүн болохоор надад бол тэрэн дээр бол яг би нэг анханасаа тэр нэг сан угаасаа одоо ийм аавна тэгээ яа энийг бол ингэж аавна энэ мөнгө хуулаа ингэж хэмнэ гэд өөрөө нөгөө зохион байгуулалтаа хийждэг болохоор за болж байгаа тийм бүр чи тасцсан шүү дээ. Би ингээ гадуур явж байгаа. За хүүхдүүд аваад гараад ирээрэг гэхэд шүү дээ 9 жирийн өмсөлцөө байгаа гэж. 3 хүүхэдтэй байх бас нэг ачаал бас өндөр байгаа зү. Ээж аав байна гэдэг бол маш том хариуцлага болж. Энэ их ажлын хажуугаар та хоёр биендээ ямар яаж хэрхэн цагуудыг гаргаж байна? Цаг юу нэ айгүй баг гардаг болчт юм лээ. Угсаа 3 хүүхэдтэй болчоор тийм бүр гадуур холмол идэг үе айгүй удаж чинь таа гэж. Тийм хүүхэд гарах нөгөө эцэг чинь байна гэдэг чи бол стаас жаргалтай юмаа гэл нэг гоё өмнөд байдаг шүү дээ. Тэрэнд л амар баярлж явдаг шүү дээ. Би тэр нэг салбарын нэг одоо жүжигчин хүмүүст ингээд одоо гэхэд өнөөдөр хэд хамт сууж ин тий. Тэгэхээр нөгөө нэг хамтдаа нэг уран бүтээлд орох, хамтдаа нөгөө нэг юм нэвтрүүлэгт орох гэдэг бас цагууд их байдаг болохоос бус тосуудыг бол гайгүй. Ер нь ихэнхдээ хүүхдүүдээ харуулах үндэ үлдээгээд хоёулаа цаг зав гаргах бас гайгүй юм байна. Бодоод ирсэн чинь тий. Кино минонд орчвол ер нь арга уулзах нь айгүй хорлч. Нэг нь кинонд яваал нэг нь хүүхдээ харахаар ер нь баг уулзах шах болчихдээ. За та хоёр маань удахгүй ингээд гэрлэх ёслын ордондоо хормоо хийнэ. Батлуулнаа. За энэ шийдвэрийг анх хоёулаа ярилцж байгаад гарсан нь. Миний бодлоор бол эмэгтэй хүнд бол хурим гэдэг мөч бол айгүй чухал бас мөч байдаг. Ер нь бол хурим их саналуудыг бол их талаас эмэгтэйчүүд илүү гаргадаг байхаа. Эсвэл та хоёр ярилцж байгаад баяр хөө өөрөө шийдсэн үү? Үгүй энэ би ерөөсөө тэгэл хамгийн анх чи эр хүний дотор болгон л байж байгаа болж тий. Бас гоё аль бие усны Монгол хүн байна. Гоё бирээ гуух хэрэгтэй. Дээж бас гоё бүгжээ солилцаа тий. Гоё хормоо их гэл энэ бодол надад яваал. Тэгээ ягаад ч юм нөгөө нэг одоо ингээл боломж болцоо одоо юу тэр бүхнээс ингээд таарахгүй тий. Тэгэл би ч өөрөө бас нөгөө ганц нэг 20 хөтөлчдөг, шинжил мэл хөтөлчдөг. Тэгээд ийм болохоор нөгөө хүмүүс ингээл баярлж байгаа ингээл харах надад амар гоё. Тэгэхдээ яг одоо ингээд өөрөө хормоо их гэдэг ингээд ирсэн чинь. Гэтэ битэр бас ярьсан юм 2 3 жилийн өмнөөс за энэ жил хийгээд яг тэр жилд нэх л болоогүй юм тий. Тэгэл энэ өмнөх жил гээл тэнгууд жирэмсэн болон ингэн тэгнэ гээл нөө нэг төл за тэгвэл энэ жил ингээ хутлаа юм байна. Тэгээ яг энэ жил болохоор яг л муу юм байна да хараа бол энэ жил л хийх юм байна гэж яг ярилцаал тэгэл яг шууд шийдий гээл тэгэл шууд хоёулаа хоорондоо ярьж аал за шийдээ одоо шууд бүх юмнуудаа тэгвэл ингээл стратаа хийж эхлэе. Гэтэ яг мэддгүй мэлээ энэ чи бас их ажил болд юм байна. Ерөнхийдөө бол нөө нэг яг 20 мэхлэн ингээл ерөнхий нэг юмнууд мэдээд байгаа хгүй. За ингээ ресторан ингэн тэгнэ гэж байгаа боловч цаана зөндөө ажлууд бас байд юм л. Тэгээ бүр ийм юм сонсч тест 20-ынхаа бэлтгэл ажлыг хийх гэж байгаад хоорондоо хэрэлдээд муудалцдаг, зуудалцдаг гэд тийм юм сонсч байсаахгүй. Тэгэл за хоёулаа арайч тэгж муудалцахгүй шүү гэсэн чи яг бас муудалцах гэдэг юм сонголтууд дээр тэгэл яг эмэгтэй хүн дийлэн л дээ тий. Энд хийн ийм мөнгө сонгоно гэх зэргээр яг хөө тэгэл одоо нөгөө нэг хормын яг юуг бол би яг зохион байгуулах юм ингээд одоо хараа тим юм болцсон байгаа. Тэгээд энэ дээр хоёулаа инкутику ийм тим гэдэг ингээд яг нөгөө нэг бичээд ингээд явж байгаа нь би яахгүй юу. Гэхдээ яг шийдвэр гаргах хүн нэ штэ яг хүн харахаар ингээд штэ эхнэр л шийддэг штэ эхнэр яг манайх штэ яг ясам дээр яг эцсийн хязгаарын цэг дээр баярхуу гаргадаг байхгүй юу. Би нөгөө нэг юм айлын баг отхон болохоор хүнээс юм асуугаа сурцсан. Хүнээс заавал нөгөө шийдвэр би бүр энэ плажиг авахд хар өнгөтэй байлаа гэхэд заавал баяр хүрээ заалгаад чи видео кол хийгээд ингээ аль нь уу гэж асуудаг хүм төрлийн хүн нахгүй шууд шийдвэр гаргадаг ш. Баяр хүү чинь айлын дунд болохоор өөрөө шууд шийдвэр мэдэр гаргаас сурцсан. Тэнгүүд би дандаа баяр хүүгээс асууна. За энэ яах вэ? Энэ гэдэг дандаа ер нь эцсийн дүгнэлт дандаа баяр хүүгээр шийдвэр гаргаддаг шүү дээ. Үнэндээ тий арай. Тий.
Тийм. Тэгээд миний хувьд болонгод миний анч нөгөө нэг айлын 8 дахь гээд тийм баган тэгээд бас миний зүгээр яг дотор ингээл байгаа л зэн. Нэг гой төрийн сайхан наадам хич юмсан ингээл одоо энэ залуу одоо гэр бүл болно гэдэг чинь бол ер нь бол төрийн найр наадам л гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол тэгэж бол дээр үгээс бол тэгэж байдаг юм бэлээ л дээ. Тэгэхээр нөгөө нэг заавал ингээд одоо л ингээд гоё энэ сайхан хүч маань ингээд ирж байна. Тэгээд бас гэрлэх ёслын ордон гэд энэ орднороос орон гэхэр бүр ингээд амар гоо. Бид нөгөө нэг мэдээж бас нэг залуу хүмүүс болохоор нөгөө хайнаанд идэр орж нөгөө нэг юу байсан баггүй зураг авалт идрээ хийгээд хормын зураг авалт идрээ хийгээд гэхдээ яг хормынхаа ёслын үйл ажиллагааг яг Монголынхаа одоо өв соёл түүх заашил те энэ бүгдээ холбогдуулж чинь гээд анханасаа бид төлөвлөсөн юм шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг сайн нөө хайнаа руу зөв хормын зураг авалтаа хийгээд явчаад яг нөгөө нэг хөөрөө төрүүлээд нөгөө бичлэг тавьчихгүй зураг авалтаа ингэсэн гэсэн чи доор нь ингээд тест гадаадд хормоо гэдэг тахтай яад юм аа тест Монгол их орондоо хийхгүй яасан намайг нөгөө бид хоёрыг тэнд хормоо ажиллал гэж ойлгоод ах шүү хүмүүс үгүй Монголдо хийнэ. Тэгэхээр би доор бүр бичсэн шүү дээ комент бид хоёр Монголдо хийнэ гэж бичсэн шүү дээ. Гэсэн чи за бүр тайвшраад байгаа юм шүү хүмүүс. Гэсэн чи Монголдо хийхгүй яасан юм аас ингээд тэгээдсэн. Гэхдээ Монголдо хийн. Тэгээ хормынхаа ордноор бол орно. Яг тэгэхээр одоо нөгөө нэг амгалан их ч гэдэг чинь яг ингээд нөө хормын ордон тэр хоолой моолой тэрийг мэдрэхгүй хором хийн гэх юм бол нэг надад л угаасаа хором шиг санагдахгүй баха. Тийм болохоор баярхуу тэр хормынхаа ордноор орно. Тэгээ яг тэр амгалыг чи ингээд зогсоол үгээ хэлээл та хоёрыг гэл тэр хоолойны өнгө зөвөр тэр л хамгийн гоё супер. Тэгээд нөгөө нэг тэр чин одоо эн чинь ингээд нөгөө нэг хормын ордонд ингээд нөгөө орно гэдэг өөр одоо ингээд баг баг чи ингээд нөгөө одоо нөгөө сошиал болол ингээд утсан дээр ингээд аим зурганд үлдээд байгаа шүү дээ. Бид нар чинь баг багт ингээд нөгөө альбом гэж юм байдаг байлаа тий. Альбом гэл тэр альбомыг ингээл эргүүлэн ингээл хормын орд нэгэд яг гоёнд ингээл даруулсан ингээл зургнаар ингээл амар хөөдөг гэсэн шүү дээ. Тэгэл тэр юмыг харчаал ямар гоё юм бэ гэл би нөө боддог байсан байхгүй. Тэгэл одоо бас тэгэл яг өөрөө бас тийм юм ах сэтгэл бол амар өндөр баг. За хорим бид нар ерхий юм яриад байна л да. Ер нь бол хорим гэдэг зүйлийн хамгийн гол утга учир яг юу юм бэ гэдэг талаас гурлаа ярилцъя те. Хамгийн чухал нь юу вэ? Хамгийн чухал нь дурсамж ах гэж бодчих. Яа надад бол энэ ингээд яг хормоо хийж байгаа энэ дурсамж миний хүүхдүүд ингээд дараа нь ингээд хормын бичлэг, хормын зураг ирээдүйд эн чинь дурсамж болол үлдэн штэ. Тэгээ битүүрийн хайрыг батлаад улсад ингээд энэ хоёр маань ингээд нэг гэр бүлгээд ингээд батлаад ингээд бүр улсын Монгол улсын хасууд гэдэг шиг батлагдаа. Тэгээд энэ бүх дурсамжил яг үлдэн шүү дээ. Хамгийн эцсийн бүлэгтэй тийм үстэй. Тэгэл битүүрийн хайрыг баталсан одоо дурсамжтай өдрүүд л одоо үргэлжлэх баг та. Тийм миний хувьд болонгууд яг тэгэл яг хормын одоо яг мөн ч тэр нэг юм бол тэгэл мэдгүй би одоо өнөөдөр ягаад тийм сэтгэл зүй маань тийм баг. Надад бол ингээл ерөөсөл ингээл нэг амар гоё ингээл шинээр ингээл гал голонд бадраал тий. Ингээл шинээр гоё ингээл өрхөөгөр татаал. Тэгэл ингээл хүүхдүүд маань тоглоал ингээл хаанаас юм жаламар гарч ирээл. Ингээл ингээл амар гоё ингээл тэнд ерөөсөө ингээл нэг юм нэг үндэсний одоо нэг юм гэдэг тий. Би Монгол хүн гэдэг юмараа л ингээд юм бахарах гээд байгаа ч юм уу одоо омш гоож байгаа ч юм уу. Тэгээ хамгийн хайртай хүмүүс маань ингээд байж идэв. Мэдгүй тэр бол амар гоё мөчлөл гэж би бодож байна. Ингээл бас яг л дурсамж юм уу тий. Аав нь ингээл нэг охиноо одоо ингээл өгдөн штэ. Тэ ёо тэр хэсэг ингээд зүгээр мэдгүй би одоо эзэрийн цагт миний хоёр охин ч гэдэг юм одоо ингээл бас хүний хайнал болоо л явна штэ. Мэдгүй би тэр үед одоо би өөрөө ямар охин би төсөөлгүй. Амирлах байхаа гэж. Надаа яг тэр хэсгийг харахаар л ингээ микэ жоох ингээ унтраачаал нэг ингээл гүнзгий авсгаад. Би одоо тэр өөрөө нөгөө ингээл шууд ингээл нөгөө цэлэгнэл хэлцдэг байхгүй бүр ингээд эзэрийн цагт ч байгалахын жамаар хүүхд маань том болол хүний сайхантай уучрал тэгэл уучрж тэгчин тэгэл мэддэг тэр л хамгийн сайхан мөч тэр. Би бол одоо нөгөө хормоо төсөөлөхдөө би ингээд одоо өөргөө ингээл бодож би айгу уйлах байхгүй. За хотгонд амгалаа нүрээ бодолцоо. Энэ ингээ хоримтэй чи ингээл нэг бити хүн дээр ингээл бодоол одоо би өөргөө айгу бэлдэж байгаа. Тэгэхгүй би арга эхлээл бараг уйлал төгсүүлтэн бас уйлал ингээд дуусгах гэж бодоод байгаа байхгүй. Гэхдээ яа тэгвэл нөгөө нэг ингээд зүгээр хормынхаа сая нөгөө нэг
хайнаандах ингээд бичлэгийг одоо ингээд монтажлаа саяхан ирээл тэрний ард ингээд лайв яваал ингэсэн чинь зүгээр ингээд амар болж байгаа хгүй. Тэгэхээр цэнт чинь одоо аа маань ингээл те ингэж өгөөл лаптагаа бүжигдээл хөөхтүүд мэдгүй би өөрийгөө барьж дийлэх нөө чадах нь л гэдэг нь баг л уйсараагаа тарах хүмүүс гэхдээ тэр нэг аудын нэг үг байгаад байдаг шүү дээ нөөхтөө хэрвээ миний охин чамайг яах юм бол бити яагаарэ зүгээр надад буцаага өгчөөрэй тий би яг нөгөө төхөрөө миний хайр хിവэрэ байгаа шүү гэл өөр юм байгаад байгаа шүү тий тэгээд тэр чинь л одоо ингэ гол зураалan хөөхтөө өмсч аягүй хэцүү шүү дээ. Битэрээ одоо нэг 3 хүүхэдтэй олцсон тий 3 хүүхэдтэй олцсон нэг тодорхой хэмжээний нөгөө бүр ингээд нэлээд татнасаад одоо гэр бүл хоёр талмал ингээд мэддэг болоод одоо чинь 10 хэдэн жил харилцсан болохоор бас тэр гайг баг. Дөнгөж нөгөө хүүхдгөө дөнгөж хурмээж байгаа тэ нөгөө аав нь яг ингээд охиноо ингээд нөгөө хөргөндөө өгч тэр бас өөр мэдрэмж яах. Одоо л нөгөө нэг баяр хууч аавтай аав маав те миний хатан мава болсон хүмүүс чи нөгөө охин нь айдаж 3 хүчин гаргаад өгцөн байхад те тэр бол бас гайгүй бах л та. Гэхдээ яг цаг тухайн мөчтөөс амар хэцүүлэх. Би бол аав гараад юу асгартлуулах хөө яана одоо тэрийг нэг аргалах арга байна уу хүмүүс одоо ингээд одоо үйлж байгаа хүн яг хөрмөө хийгээд ирдэг чадахгүй би чи аав гараад тэгвэл харахаар л нөгөө амар сайн хүн болохоор хэдүүлээ залуучуудтай жоохон уриалъя л да. Ер нь бол залуу тойрын үед ер нь залуу хосууд бас эсвэл гэр бүлүүд хосууд маань хурмаа хийх ёстой ёсгүй юу? Хурмаа их нь ер нь чухал уу? Та нарыг юу гэж бодож байна? Маш чухал асуудал шүү дээ. Энэ ерөөсөө ингээл нэг одоо нэг зарим нэг хүмүүс яриад байдаг байхгүй. Хурмаа ихгүй бид өөр ингээ болоо л яг болол байсан л байх л да. Гэхдээ энэ дэр ч нэг сая бид өөр нэг юм яриад байгаа шүү дээ. Маш олон хамаатан садан одоо ураг удам одоо нутаг усныхан байгаа энэ дэр. Энэ хүмүүс одоо ингээд за тэр хоёрын хурим болж байна урагдлаа. Тэгээ тэрнэр ирээд ингээд байна гэдэг өөрөө энд ингээд одоо хүмүүс хоорондоо танилцаад авна. Ураг удам одоо юугаа хамаатнуудаа мэдээд авна. Тэгээ сайхан нэг өдрийг зөвхөн гоё өрөөлөө хайрлаад ингээд байж байна. Энэ чинь өөрөө маш тийм гоё юм баггүй. Тэгэхээр энийг ерөөсө боломж олцоод л байвал хийх хэрэгтэй нэг. Ерөөлөө хайрлна гэдэг жаа тэр мэдгүй намайг амар хуучинсэг гэж бас магадгүй би манай найзууд бүгд мэднэ би ингээд төрсөн өдөрт ингээд хийдэг аахгүй тэгээ бүх найзуудаа заавал надад зориулж үг хэлгээ. Нөгөө хүн чинь ерөөлийн үг гэдэг чинь амар гоё аахгүй юу? Тийм үстэй. Өнөөдөр ингээд заавал утга учир юм шүү. Ерөөл тийм. Ирээл ингээл бэлэг бол ингээл төрс өдөр юм биш. Би болохоорс найзуудтай төрс өдөр дээр очихоор заавал үгэлтийн чи ингээд амар мундаг чиний юм зан чиний юм чамд ингээ хамгийн сайхан хамгийн эрүүл бүх ингээд орчлон хараад хүн чинь үг гэдэг чинь амар юу ахгүй юу? Нөгөө нэг биелэх одоо тэгээ тэрийг ямар нөгөө нэг амны бэлгээр ашиг тэ ямар сэтгэлгээгээр хэлж гин гэдэг чинь тэгээ би бүр ингээд хэлүүлдэн штэ микрофон гэж тэр надад амар гоё ахгүй яад бол төрсөдрөөрөө би тэр олон хүнээс тэр гоё ерөөлийн үг л сонсгол болоо тэрнээс биш тэр биелэх сэлтэндээ бол нэг амар чухал бол биш тэгээд 20 өдөр бас яг баяр хүсээ нөгөө ерөөлийн ингээд чаа яг тэр бол угаасаа хорим хийх ёстой гэж боддог. Миний хувьд нөгөө нэг бид нар хамгийн сүүлд үхээд өгтөд дурсамжаа яг бодоол ингээл тэ юу. Би амар юм балаа гэгээд яагаад ойлоод идэм юм балаа ш. Нэг юм зовцоо амьдралтай хүн шиг. Наач ерөөсөө юу балаатай биш гараа яг л зүгээр бүр ингээ урсаад зүгээр л яг одоо энэ ертөнцийн үнэл тэр байхгүй тий. Тийм болохоор нөө дурсам заавал тэгэл төрхөн одоо юу ирсэн л угаасаа ойлгомжтой асуудал шүү дээ. Энэ дунд ингээ баяргүй миний ярьж байгааг би мартуулаад. Энэ дунд чи харин нөгөө нэг өстой жинхэнэ ямар одоо хүн байх вэ гэдэг чинь чухал байна шүү дээ. Гэхдээ гуруулаа нэг өнцгөөс ярьчлаа л да. Жишээ нь одоо ингээ хурим гэдгийг заавал ресторан хийгээд гэрэл ёслын орондоо ороод эсвэл том хэмжээний арга хэмжээ талаасаа ярьж байна. Тэгтэл нөгөө өнцг нь болохоор юу гэхээр тэгж чадахгүй бас залуучууд байгаа шүү. Үгүй бид хоёр бол тэгэж хэлээгүй. Ерөнхийдөө заавал санаа нь юу вэ гэхээр
Зөвхөн одоо хурим хийнэ гэдэг бол иймэрхүү байдлаар ингэж явагдах зүйл бас биш. Миний хэлэх гээд байгаа нь зөвхөн гэрэл хөслийнхөө ордонд хэдүүлээ гоё батламж аваад тий. Эсвэл минималист хэлбэрээр ч юм уу тий. Зөвхөн найзуудынхаа хүрээнд ч юм уу тий. Эсвэл гэр бүлэрээ гоё аялдаг болсон биш. Залуучууд юу. Магадгүй 2 3 хүүхэдтэй болсон. Айхтар нүсэр гэхээсээ илүү хурмынхаа ёслыг энд батлуулчаад тэгээ гэр бүлдээ дурсамжуулдахын тулд гадаад руу энэ аялж шүү дээ. Энэ тал дээр та нар ямар бодолтой байдаг вэ? Тийм. Нөгөө нэг сайн нөгөө хурим хийх ёстой мүү гэдгсэн шүү дээ. Ямар ч нөхцөл, ямар ч байдлаар хийх ёстой гэж би бол бодож байна. Ягаад гэвэл хүн өөр ахгүй юу. Зарим нь нөгөө нэг ресторан хийнэхээр зарим чинь нөгөө нэг ресортод хийн гэдэг шиг л ахгүй юу. Заавал ресторан гэхгүй ч хүмүүс байгаа. Тэгээ гадагшаа яваад хурмаа хийж байгаа ч хүмүүс байгаа. Энэ бол ерөөсөө таны л сонголт. Гэхдээ хурмаа хийн гэдэг чинь өөрөө би хэлээд байгаа юм нь дурсамж үтээж ин бид нар өхөд хөгшрөөд бид нар юу бодох юм хөө миний хурим яа тэр дурсамж гэдэг чи ямар гоё юм бэ. Ер нь хүн чинь дурсамжгүй бол амар сайхан аж аргалтай дурсамжгүй бол уйтгар гунигтай амьдраад дуусах гэж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө аж аргалтай дурсамжийг бүтээж байгаа байхгүй. Хүүхдүүдтэйгээ яаж аж аргалтай байх вэ? Гэр бүл чинь яаж аж аргалтай байх вэ? Тэр хормыг хийхгүй дэвш хийгээгүй хөгшөрчөөд хийх вэждээж гэдэг юм уу тэгэж бодоод суувал бас амар гонигтай уйтгартай. Тийм болохоор ер нь тэгж бодож гин. Тэгээд заавал ресторан, заавал ингээл гэсэн юм бол байхгүй штэ. Яг та хоёр яаж хиймээр вэ? Өглөөрөө дэлхий дээр чиний хурим нүдэнд чи яаж төсөөлөгдөж байна? Яг тэгж л хийх хэрэгтэй. Бид хоёр бол өөрөө нөгөө нэг хамаатан садаолонтой айл олуулаа манай баяр хүүгийн нөгөө нэг ээжийн тал аавын тал нь бүгдээрээ айгу олуулахгүй нөгөө нэг олвол тийм болохоор бид хоёр чинь нөгөө нэг жоохон монголжуу хамаатан садан бүгдийн өргөн хүрээнд тэгэхгүй ингээ айгу муухай штэ тэрний хүүхд ингээ хурмаа хийсэн гин бид нар ингээ урилга өгөөгүй бид нар очиагүй гэл бид нар яг минимал залуу хүмүүс ингээ жоохон хийчлээ гэл болно. Гэхдээ бид хоёрын өнцөг шүү. Бид хоёрын хурмаа хийж харсан өнцг нь өргөн дэлгэр бүр ингээд архангаа банга бүх юунуудаа урилга өгөөд тэр хүмүүсээ ингээд ураад ингээд нэг гоё хийя гэсэн бодолтой. Тийм таны нөгөө нэг хормынхоор ороод тий. Таны асуултанд угаасаа хариулт нь байсан л та. Тэгээ тэр одоо жишээл энд одоо төсвийн асуудал бол нэг юм шиг байна тий. Хамгийн чухал асуудал. Тэгэхээр энэ дэр чи одоо ингээд яг одоо ингээд битгүү 400 500 нэ ингээд бас хормоо ингээ яах чадaltaгүй тэг хичээж байгаа ингээд маш олон хосууд байгаа энэ. Эдгээр маань болонгууд ерөөсөө яг тухайн үедээ зүгээр яг ингээл нөө уурах хэвээр хүмүүсээ уурдах юм уу одоо тэрийг гоё төлөвлөл ёстой гэрэл хөслөх ордноор заавал ороод тэр гоё галаа бадраагаал батламжаа аваад гоё палажа өмсөл костюм өмсөл энэ гоё зураг даруулаад тэгээл дараагийнхаа асуудлыг гоё шийдчих واخгүй те. За та хоёртоо маш их баярлалаа. Өнөөдрийн манай анхны зочноор оролцож, зориулт гаргаж, сэтгэл зүрх гаргаж, амьдралынхаа нандин хүнд ярьдаггүй тэр сайхан дурсамжуудыг энэ манай нэвтрүүлгийн зочдод бас хуваалцсан та хоёртоо бас баярлалаа. Тэгээ миний ойлголтоор бол ер нь цэцгэн дургүй эмэгтэй хүн гэж бараг байдаггүй. Миний хэлэх дуртай үг байдаг. Тэр юу вэ гэхээр эмэгтэй хүн болгон ерөнхийдөө цэцэгтэй адилхан байдаг гэж. Тэгэхээр тийм мэдрэмж эмэгтэй хүн болгонд байдаг. Тэгэхээр манай гэрлэх ёслын ордны одоо хамтран ажилладаг, гэрлэх ёслын ордонд байрладаг, бас өнөөдрийн нэвтрүүлгийг бас ивент гэж байгаа Луми гэдэг энэ цэцгийн дэлгүүрээс одоо отгоодоо зориулаад энэ сайхан цэцгийн баглааг бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Нэрээ цэцгэн дургүй эмхтэй юм гэж бараг байхгүй дээ. За би нэг зүйлийг анзаарсан баяр хөө. Ирчүүд бид нар нэг зүйлээр гомдолтой юм байлаа шүү дээ. Хүүхд төрнө. Хүүхд дээр эргэлт ирнэ. Тэгээд хүүхдэд бэлэг өгнө, ээжд нь бэлэг өгнө. Даавд бидэрт байдаг юм. Үгүй харин тийм ээ наадах ч удаа. Анзаарсан. Тийм ер нь тийм бах. Тийм биш үү те. Бид нар оролцоогүй юм яасан юм бол гэдэг асуудал бас байна. Отоо тийм биш үү. Ер нь бол тийм биш шүү. Одоо би нэг бодож байгаагүй юм. Манай нэвтрүүлгийн бас нэг зүйл нь өөрөө юу гэхээр бас эрэгтэйчүүд бас гомдоо моргүй байна. Адилхан бэлэг өгмөр зөвхөн эмэгтэй хүнд бэлэг өгөх биш. Тэгэхээр манай уран гоёл гэдэг энэ хамт олонны маань бас уралсан сэтгэлээ шингээж уралсан энэ даалганы утас. Энэ дотроо тэгээд бүх юм байгаа.
За энд бас тайлбар нас байгаа шүү. Монголчууд өөрөө даалганы уутыг өөрөө маш их бэлэгддэг тийм. Гэр бүлийн бүх зүйл оршдог гэдэг талаас бас ярьдаг. Энэ сайхан бүтээл гэж биелээ да. Бүтээл юм да тийм. Энэ бүтээлийг баярхуу үдэ бэлгэлье. За баярлалаа. Баярлаа. Би тэгээ бас энэ бэлгэнд юу амар гоё бэлгшээ гэдэг. Яг гэх юм бол бид нар хамгийн анх ингээл нэг хамлал нэг яаж яхад нэг даллагны ут байсан. Тэр маань одоо байж л байгаа л да. Байж байгаа. Тэгэл тэрийгээ гоё одоо бас энэ гоё өргөөлөөс те ингэж гоё явж байгаад бас амар сэтгэл юм ууйгүй. За баярлалаа. Уран гоё л гинэ хий зэрэг яг чанараар илүүрхэн гэж. Яг би бүтээл гэж тайлбарсан шүү. Энэ бол ялчгүй handmade буюу бүтээл. Ямар нэгэн байдлаар машинаар үйлдвэрлэв тий. Очиж байгаад үзье. Бэлгийн мөрийн шүдийг үздэг. За баярлалаа. Аж аргалыг үсэ. Баярлалаа. Тэгээд хоёрын маань за 20 болох өдрийг бол би зарлаад яах вэ? Тэгээд тэр 20 болох өдөр маань тойрын үед амьдралын хамгийн чухал тэр үнэт дурсамж болж үлдэх тэр мөчүүдийг чинь өмнөөс баяр хүргэж тэр сайхан дурсамжийг бүтээгээрэй гэж хэлье да. Баярлаа. Нөгөө нэг мааны найз хөрөн бол сүлд нэг гоё юм ярьч. Мааны найз хөрөн болол тэгэл бид нар нэг ингэж сууж исэн чи сайн уу хэлээ да гэдэгтэй чи ойролцоо шүү зэ. Тэгээ ингэж сууж исэн чи бид нар жоох хүүхдүүд байж байгаа шүү дээ. 19 20 мөрт. За босоо үг гэл нэг гараа хэлээч гээл. Нэг нь хөтлөгч нь ирсэн. Тэгсэн чи бид нар чи гараа гэж нэг их болд гэдэг доотлохын байрны залуу гарахгүй. Тэр нэг амар буруу өнгө тооноос ингэж хэлж. За ингээд хоёр найзыгаа цаашдаа сайн сайхан харна гэлээ. Төгсгөл нэг ерөөл чив шиг нэг ууланд өрөөгд байгаа нэг юм өнгө тооноос нэг буруу ойлгодод тэрээс заал нэр ийгээд. Маа найз тийм дүүр нь улаагаад. За тэгээд ийм гоё нэвтрүүлэг подкастт оруулж байгаадаа маш их баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд битэрийн бас амар гоё баярлсан юм нь юу гэхээр анхны дугаарын цочин тэгээд дээрэс нь бас хормын яг ордон дотор тэгээд битэрүүд бас удахгүй хормын агч байгаа болохоор тэгээд бүх юм айгу маш гоё санагдаад ирлээ. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд маш гоё цаашдаа бас маш гоё подкаст болох хаа гоё асуулт оролцох бах. Тэгээд анхны дугаарт орсон доо гоё. Тэгээд хэр оргийн нэвтрүүлэг дээр ингээд зангираад идэггүй. Юу байгуул камер бичээд ханадаас улаан цай ингэж чадсан ингээл нэг жоох ингэсгээл өнгөрлөө маш гоё нэвтрүүл сэтгэл ингээд нэг юм айгүй гоё онгоогоод тий нэг юм мэдгүй хүн одоо яад ч ирэх хүн нэг ингэж нэг байдгүй болохоор яаж жоох бүглэрчтэй юм уу яад тэгээ сайн асч нэх гоё ингэ хуйлчлаа. Ирэх хүн зүрхэндээ харуулснаа. Эрэгтэй хүний нулимс одоо зүрхсдэл дотор энийг ч намайг доромжлоо. Гэхдээ баяргүй яг түрүүн яг нэг дотроо охиноо яг нөхөрт нь гарт нь татгуулаад тэр зураглыг өөр яг харсан тийм. Яг хараад ингэ сэтгэлд доглоод нүднээс нь нулимс гарсан байхаа гэж бодсон шүү. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн гэр бүлийн боловсрол болох гэр бүлийн подкастт хамт байсан үзэгч та бүгдд маш их баярлалаа. Дараагийн дугааруудаар маш олон гоё зочдуудын түүхүүдээр та бүгдийг аялуулна гэдэгт итгэлтэй байна.